За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэнд өнөөдрийн минь хүргэе. За өнөөдөр багш та бүхэнд металлын идэвхийг нэг гэдэг хичээл орно. За сурах чихээ 76-аас 77 дугаар хуудсыг нэгээд давхар яваарай. За хичээлийнхаа сэдвийг бичцгээе. За металлын идэвхий игнэ. За бид нар ерөнхийдөө бол металлуудыг амьдрал дээр маш олон зүйлээр хэрэглэдэг байгаа. За үүний нэг жишээ гэвэл зис, хүнэн цагаан, төмрийг бид нар ихэвчлэн цэцлэгээ утсалган ашигладаг. Мөн дулаан дамжуулагч болгон ашигладаг, тийм ээ. За тэгвэл энэ юуны учир энэ металлуудыг цэцлэгаан дулааныг дамжуулагч болгон ашиглаад байгаа юм бэ гэдэг асуудал бидний өмнө дэвшигдэн тавигдаж байна. За тэгвэл бүгдөө 9-р ангид үздсэн металлын тас дорнтор металлын холбоо гэдэг хичээлийг сэргээ санацгаая. За тэгвэл багш нь энэ дээр металлын тас дорнторын бүтцийг үзүүлсэн байна. За металлын тас дорнтор яаж үүсдэг вэ гэхээр металлууд нь гадаад давхраан дах валенти электроноо алдаж чөлөөт ионыг үүсгэдэг. Тэгвэл энэ чөлөөт ионууд нь валенти электронууд нь юу болдог вэ гэхээр чөлөөт электронууд болж хувирдаг байгаа. За тэгвэл энэ хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн хүчээр цэцлэгаан статик хүчээр химийн металлын холбоо үүсдэг байна. За тэгвэл металлын тас дорын заглаан дээр металлын ионууд байрлаж түүнийг металлын ионуудын зай завсраар нь чөлөөт электронууд байрладаг. Энийн үндсэн дээр юу вэ гэхээр металлууд маань цахилгаан дулааныг маш сайн дамжуулдаг байх нэ. За тэгвэл багш нь үргэлжлүүлээд 9-р анги, 8-р ангид үтсэн хичээлийг сэргээ сануулад металлын нягт хайлах буцлагцыг та бүхэнд графикаар үзүүлсэн байна. За металлуудын нягтыг харах юм бол калиегаас натрийн 1-р бүлгийн металл, кальцигаас магний 2-р бүлгийн үндсэн дэд бүлгийн металлууд ахна. Хөнгөн цагаан 3-р бүлгийн металл, цагаан дулаг, хар дулаг маань 4А бүлгийн металлууд ахна. За эдгээр металлуудын хувьд нягт нь бол маш бага байх нэ гэдэг санаа гарч ирж байна гэсэн үг. Мөн шилжилтийн металлуудын хувьд болохоор харьцангуй өндөр нягттай ажиглагдаж байна. За хайлах буцлах цэгийг харах юм бол яг түрүүний ажиглагдсан зүй тогтол давтагдж байна гэж харж болохоор байна. За тэгвэл багш нь металлуудын идэвхий игнийг бид нар 8-9-р ангидаа үтсэн байгаа. 8-р ангидаа бүр туршилтаар баталж гаргаж ирсэн байгаа. За тэгвэл багш нь та бүхэнд элементүүдийг таалахъя. За мөнгөлөг цагаан өнгөтэй утгаар зүсэгтгүйц зөөлөн хүйтэн ус сулруулсан хүчилтэй эрчимтэй уралд ордог металлыг нэрлэнэ. За 2-р металл мөнгөлөг цагаан өнгөтэй усны өөр сулруулсан хүчилтэй харилцан үйлчилдэг соронцлогддог металлыг нэрлэнэ. 3-р металл гялалцсан шар өнгөтэй цэцлэгаан дулааныг сайн дамжуулдаг ус хүчилдрөгч сулруулсан хүчилтэй харилцан үйлчилдэггүй металлыг нэрлэнэ. За ингээд та бүхэн маань энэ 3 металлыг эхний ээлжинд таамаглаад олоод сууж агаарай. За үргэлжлүүлээд багш нь металлын идэвхий игнийг оръё. За металлын идэвхий игнийг бид нар ерөнхийдөө бол 8-р ангидаа үзчихсэн. За тэгэхээр энэ бичлэгийг үзээд бүгдөө металлынхаа идэвхий игнийг санацгаая. За бичлэгт цагаан тугалаг, төмөр, магний, зис, цайр, кальци гэсэн металлуудыг авсан байна. За эдгээр металлууд дээр сулруулсан усны хүчлийг нэмж байна. За юу ажиглагдах бол? За металлуудыг харах юм бол металлууд маань гялтантай зисээс бусад металлуудын хувьд болохоор мөнгөлөг цагаан өнгөтэй байна. Зисийн хувьд улаан хур өнгөтэй байна. За сулруулсан давсны хүчлийг хийхэд цагаан тугалаг төмөр хоёр дээр өөрчлөлт бага, магнигийн хувьд маш хэмжээний хийм өмлөг ялгарч байна. За мөн цайр дээр хийхэд урвалын эрчим ингэж ажиглагдаж байна. Кальцигийн хувьд кальци дээр сулруулсан давсны хүчлийг нэмэхэд урвал эрчимтэй явж явах нэ. Тэгвэл металлуудын эрчмийг хэрхэн яаж тодорхойлж болох вэ? Ямар аргаар тодорхойлж болох вэ? Ямар шинжтэн үндэслэж тодорхойлж болох вэ? За ингээд харах юм бол энд ялгарч байгаа хийн эрчмээр нь тодорхойлж болох нэ металлуудыг. За тэгвэл хамгийн идэвхтэй металл ямар металл вэ? За энэ урвалыг харахад кальци 1-р металл байна. Урвал маш эрчимтэй явагдаж байна. Цайрын хувьд
хийм өвлөг үүсэж байна. Магнигийн хувьд бас эрчимтэй явагдах нэ. Зэсийг харахад зэс дээр сулруулсан давсны хүчлийг хийхэд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдахгүй байна. За мөн төмрийг одоо бүгдээрээ ажиглацгаая. Төмөрт ямар өөрчлөлт гарсныг нь харцгаая. За төмрийг сайн ажиглах юм бол төмрийн гадаргуу дээр хийм бөмбөлгүүд үүссэн харагдаж байгаа. Хийм бөмбөлгүүд үүсэж, хийм бөмбөлөг бас ялгарч байна. За дараагийнх нь цагаан дугалга. За цагаан дугалгын гадаргууд маш бага хэмжээний хийм бөмбөлөг үүсэж байна. Энэ нь ерөнхийдөө төмрөөс бага идэвхтэй байна гэдэг нь харагдаж байна гэсэн үг. За тэгвэл эдгээр урвалуудыг, энэ туршилтыг одоо бүгдөө идэвхийг нэгээрээ шалгаж үзчихье. За хамгийн идэвхтэй металл нь кальций байна. 2 дугаар металл магний байна. 3 идэвхтэйгээрээ цайр байна. Тэгээд төмөр, цагаан дугалга, зис гэсэн дараалалаар ерөнхийдөө идэвхийг нэмээд бүтээгдэж байна. За тэгвэл металлуудыг хүчилтэй урвалд орох эрчмээр нь бид нар ерөнхийдөө сая үзлээ. За хүчилтэй урвалд орох эрчмийн хувьд эхний 5 металл калиегаас хөнгөн цагааны хооронд урвал маш эрчимтэй явагдсан. За энийг бид нар сая кальцийн жишээгээр харлаа. За тэгвэл кальций давсны хүчилтэй урвалд орох юм бол кальцийн хлорид нэмэх нь устрагч үүсгэнэ. За мөн төмөр бас идэвхтэй урвалд орсон. За төмрийн хувьд бас юу үүсэх вэ гэхээр төмөр дээр нэмэх нь сулруулсан давсны хүчил хөрөм холоор 2 бас устрагч хий байдлаар ялгарх нэ. За металлуудын сулруулсан хүчилтэй харилцан үйлчлэх урвалыг бүгдөө хамтаа судлаа. Одоо бүгдөө магнигийн устай харилцан үйлчлэх урвалыг судалцгаая. За энэ бичлэгнээс харахад магний болохоор мөнгөлөг цагаан өнгөтэй байх нь. За хатуу төлөвтэй байх нэ. Мөн магний цахилгаан дулааныг маш сайн дамжуулдаг гэдгийг одоо энэ туршилтаар баталж байна. За үргэлжлүүлээд магний устай урвалд орох шинжийг нь туршия бүгдөө. За магнигийн хувьд хүүтэн устай болон усны уртаа ордог онцлог шинжтэй байгаа. За тэгвэл энэ туршилтаар юу ажиглагдж байна вэ гэдгийг бүгдөө хамтдаа харцгаая. За магниг усанд хийхэд өөрчлөлт маш бага ажиглагдж байна. За магнигийн хувьд хүүтэн устай болон усны уртаа урвалд ордог онцлог шинжтэй байгаа. За тэгвэл одоо бүгдөө энэ урвалд юу үүсэж байна вэ гэдгийг харцгаая. За урвалыг халаахад маш хэмжээний хийм бөмбөлөг үүсэж байна. За тэгвэл энэ урвалыг тэгштгэлээр илэрхийлэх юм бол магний хүүтэн устай урвалд орохдоо магний гидроксид нэмэх нь устрагчийг үүсгэдэг. Устрагчийн хийг үүсгэж байна. За цаашаа мөн магний халуун усны уртаа урвалд орохороо магний оксид нэмэх нь устрагчийн хийг үүсгэж байна. Тэгэхээр металлын идэвхийг нэг ерөнхийдөө бүтээхдээ сулруулсан хүчил, хүүтэн ус, усны уур, агаартай урвалд орох шинжит нь үндэслэгдээд металлын идэвхийг нэг бүтээдэг байгаа. За тэгвэл одоо бүгдөө өмнөх ангид үтснээ сэргээ санацгаая. За сулруулсан хүчилтэй калиегаас хөнгөн цагаан эрчимтэй урвалд орно гэж өмнө үтсэн. Мөн цайраас цагаан дугалгын хооронд идэвхтэй урвалд орно. Зис мөнгө алтын хувьд болохоор урвалд орохгүй гэсэн шинж ажиглагдаж байна. За мөн хүүтэн устай. Хүүтэн устай урвалд орохдоо калиегаас магнигийн хооронд маш эрчимтэй урвалд орж байна. Харин хөнгөн цагаан алт хүртэл ерөнхийдөө урвалд явагдахгүй гэж үзэхнэ. За хөнгөн цагааны хувьд болохоор онцлог металл байгаа. Гадуур оксидын бүрхүүл үүсгэгддэг учраас устан заавал оксидын бүрхүүлийг нь арилгаж байж урвал явагддаг онцлогтой. За усны оройн хувьд болохоор магний цайр, төмөр гурвын хувьд болохоор усны уртаа урвалд орж металлын оксид ба устрагчийг үүсгдэг онцлогтой.
За харин бусад металлуудын хувьд болохоор усны уртаа уруулд орохдохгүй байх нэ. За тэгвэл агаартай уруулд орохыг нь бүгд харцгаая. За агаартай уруулд ороход калиегаас хөнгөн цагаан хүртэл халаахад шатаж оксидуудыг нь үүсгдэг. За мөн хөнгөн цайр төмөр болохоор халаахад бага зэргийн дүл үүсгэн шатдаг онцлогтой. За мөн эндээс оксид нь үүснэ. Тухайн металлуудын. За харин хар дугалгаас зис хүртэл халаахад түүний оксидууд л үүснэ. Энд шатах уруул явагдахгүй байх нэ. Эсэлдэх уруул явагдах нь. За харин мөнгө хөнгөн цагааны хувьд алтын хоёрын хувьд болохоор уруул явагдахгүй нэ. За тэгвэл саяны бидний үтсэн хичээлээс энэ гурван металл юу байсан бэ хүүхдүүд? За эхний металл мөнгөлөг цагаан өнгөтэй хутгаар зүтгэц зөөлөн металл ус болон сулруулсан хүчилтэй маш сайн эрчимтэй уруулд орно гэвэл энэ ямар металл вэ? За мэдээж энэ дээр натрий байх нэ. За 2 дугаар металл элементийн нэр натрий. За 2 дугаар металл мөнгөлөг цагаан өнгөтэй усны ууртай сулруулсан хүчилтэй харилцан үйлчдэг соронцлогддог металл. Гэвэл би эндээс юг харах боломжтой вэ гэхээр усны ууртай уруулд ордог металл гэх юм бол төмөр цайр хоёрын нэг нь байна. Соронцлогддог гэдэг шинжтэй нь үндэслэгдээд энэ металлын нэр төмөр байх нэ. За 3 дугаар металл гялалцсан шар өнгөтэй цахилгаан дулааныг сайн дамжуулдаг. Ус хүчилдрөгч сулруулсан хүчилтэй уруулд ордоггүй металлыг нэрлэнэ. Энэ ямар металл вэ? Устаа уруулд ордоггүй, сулруулсан хүчилтэй уруулд ордоггүй гэхээр энд зис, мөнгө, алт байх нь. Тэгвэл энэ металлын нэр алт байх нэ. Мөнгөлөг гялалцсан шар өнгөтэй гэдэг шинжтэй нь үндэслэж алтыг сонгож авч байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийг бүгдөө баттахыг сурах та. Өнөөдрийн баттахын сэдэв дараах элементийн аль нь цахилгаан дулааныг сайн дамжуулах вэ? Яагаад? За энэ аль хувилбар нь хамгийн зөв бэ? За мэдээж хөнгөн цагаан. Энэ зүү тогтол маань яагаад сайн дамжуулдаг вэ гэдэг зүү тогтол нь гадаад давхраан дахь электроны тоотой холбоотойгоор гарч ирж байгаа. Хөнгөн цагаан гадаад давхраандаа 3 электронтой 3 электроноо алдаж чөлөөт электроныг үүсгэдэг. Ийм учраас хөнгөн цагаан цахилгаан дулааныг сайн дамжуулах нэ. За гэрийн даалгавар. Гэрт хүүхдүүдээ металл цайр хар дугалгын усны уур, металл кальцийн хүүтэн ус, цэсийн сульфат, куфромесодорб ба төмрийн харилцан үйлчлэх урвалын тэгшдэглийг бичиж тэнцвүүлнэ. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.